1999 оны ихээр би хоёр нөхийн хамт анх Герман улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангаж үлээ. Тэгээд буцахаар болж манай нэг нөхөр Opel маркийн машин хэмд аваад тэр үеийн жижигэр хөлөөр нь Москва оруулаад ачуусахаар гарцгаалаа. Хилд авахдаа Беларусын Гродно бомбтаар гарлаа. Оросоос арай хямд хавхуул нэхэд байхгүй гайгүй газар байсандаа тэр үедэл. Тэгээд бид явсаар нийслэл Минск хотод нэрлээ. Нэг танил Оросын доо төр буулаа. Хямдхан дэм буудал олж тухалж амарлаа. Гэтэл манай машинд жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзлуулж засууллаа. Машина засахыг хараад хүлээд сууж байт нэг том краз ороод ирлээ. Жолооч нь бууж ирээд манай машиныг нилээд сонирхож байна. Том нүсэр биетэй 90 ёстой л кразнил жолооч гэмээр. Тэр үед Беларусад ч барууны тэрэг ховор байсан үе л дээ. Тэгснэ манер бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөв. Биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад ихэр сонирхож байна. Хаана буусан гэж асууж байна. Тэгснэ та нартай ярих яриатай хүндээ би гэх юм. Бид ч буусан буудлаа заагаад өглөө. Орой буудагтаа ирээд хоорондоо яригцав. Тэр Оросд буудлаа зааж өгсөн нь зөв үү гэдэл жаахан хардаж байв. Манай орос хэлтэй нөхөр. Айгу баха, тогтоо хүн харагданлээ л гэж байна. Тэр яриагаа тэгсгээд мартав. Хоолоо идчихэд амархаар бэлтгэж байтал хаалга тогшлоо. Хэн байдаг билээ гэд лонгоолгол нөгөө авраг Орос эрт тортой юм барьчихсан. Орж болох уу гэдэл зогсож байна. Бид ч яах вэ? Ор лилээ. Мань хүн орж ирээд Орос ясаар мэдлээд торноосоо нэг шил водка бас даруулга бололтой ид хөөх юм гаргаж ирээд ширээн дээр үрж эхэллээ. Тэгээд биднийг ширээнд өрд суулгаад нөгөөхөө задлж аягаллаа. Бид ч талархаад хийж өгснийг нь татчихад юмнаас нь идэв. Янзтай сайхан Орос даруулгууд байлаа. Нэрлээд ч яах вэ, нэрлэхэд ч яах вэ гэдэг л боллоо. За тэгээд мань Орос яриагаа эхэллээ. Би Минскээс холгүй нэгэн тасханд төрсэн хүн. Манай тасхан тийм ч том биш, бас баянч биш байдаг л нэг тасхан. Дайны хөлд нилээн сүрж, амьдрал дорой талдаа байлаа. Дайн дуусах үед би жаахан хүү, манайх их л ядуу айл байсан юм. Нэг удаа тасхын зөвлөл дээр дайны фронтоос ирсэн мордыг ардуудад тарааж байгаа тул ирж мордоо сонгож аваарай гэсэн зард болголаа. Аав маань морь авахар явлаа. Гэтэл гай болж замд нь хідэн танилан таарч архидалцаасан юм. Аав маань балгах дуртай ир байсандаа хөөрхий. Тэгээд халамцуу юм салгасаар оройхон зөвлөлтөөр очиж илдээ. Тэнд ирсэн хамаг мордыг нь хүмүүс аваад явчихж анц жижигхэн хар морил байна гин. Мордыг авчирсан цэргийн даргаар бичиг дансаа янзлан буцахтаа бэлдэж байгаа бололтой байна. Тэгснэ аавыг хараад "За та энэ морийг л авандаа" гэв аав ч ундууцсан. "Энэ муу давжаа хар ямиг морь гэхүү боёо" гэж. Гэтэл нөгөө дарга "Энэ бол Монгол морь, Берлин хөрсөн хүлэг шүү. Та авсандаа харамсахгүй" гэж. Аавч бодож байснаа хоосон очивол ээж загнуулна гэдгийг санаад нөгөө морийг авчилдээ. Тэр цагаас хойш тэр Монгол морь манай гэр бүхийн хүндэт гишүүн болж үлээ. Аав түнд Монгол гэдэг нэр өглөө. Манай Монгол их чадхтай. Хавар газар хагалахад анжис чирээд ганцаараа манай талбайг хагална. Урд нь манай талбайг хагасахад 2 тоомсог адуус хэлгэж, хагалдаг тоомсогч их амархан эцнэ. Гэтэл Монгол ганцаараа энэ ажлыг тоохчгүй дуусгана. Бас хажуу айлуудын газрыг хөлсөөрөөр хагална. Эцэж цуцхыг мэдэхгүй. Аав түнтэй айлуудын газрыг хөлсөөр хагалж нилээд мөнгө олдог байв. Монгол ачаад байхдаа гарамгаа дэнхийд латсан будаатай тэргийг тоохчгүй чирээд явна. Уг нь 2 морь хөлдөж байж л даадаг ачаа. Монгол хашаа хороонд дургүй зад дайраад гараад явчихна. Өөр тоомсог мордтой нэг жүчээнд хийчвэл зодолдоод сүд хийн. Дураараа сул явах дуртай. Өөр Орос адуутай нийлэхгүй ганцаараа л явна. Манай ааваас өөр хүнийг өөртөө ойртуулахгүй. Аавал унана. Өөр хүнийг нуруунд дээрээ гаргах ч үгүй. Тасханы ирчүүдтэй аав үргэлжил Монголын нуруунд дээр хэр удаан тогтох вэ гэж мөрийцэн. Тогтсон хүн гаралгүй. Аавал их юм олсонсон. Өвөл бол ууланд л явж байна. Тижэл авьяас хэрэггүй. Гэтэл айлууд тоомсог адууныхаа тижээлд их мөнгө зардаг байлаа. Манай тэнд чон их. Нэг удаа аавыг ууланд очиж морио авахар очход Монголд тархиа хаг тангаруулсан залуу чон хөвтөж байсан гэдэг. Тэгээд Монгол их алдартай хүмүүсийн хүндэл хүлээсэн адуу болсон. Өвөл тасханы дундуур
цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг юм сүвтэй алхна. Хүмүүс хараач тэр Монгол явж байна гэж шуугилдана. Хүүхдүүд хах гэж гүйлдэнэ. Аав минь Монголдоо их хайртай. Түүнийг ирснээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинэлэг айлын тоонд орсон байлаа. Ээж минь энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан Бурхны игч гэдэг байлаа. Аав халамцсан үедээ ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан. Мундаг хүмүүс байгаа да. Даанч би амьдтаа чадахгүй байх. Хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай гэдэг байж үлээ. Би сургуульд сурахаар тас унаасаа явлаа. Аав Монголоо хөллөн тэргээрээ хотод хүргэж өгсөнсөн. Олон жил өнгөрч би ч том болж Минскт амьдрах болсон юм. Нэг удаа ааваас захиа ирлээ. Монгол маань өнгөрсөн байлаа. Сүүлд хөгшрөөд жүчээнд байдаг болсон хөөр химэн. Тэгсэн жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гинлээ. Аав ихэж гашуудж байсан. Их ч уусан. Тэгээд удалгүй аав минь бурхан болсон. Монголынхаа араас явсандаа хөөрхий гэж яриад авраг орс ир дуугүй боллоо. Тэр өндийж өврөө уудснаа хуучин фото зураг гаргаж ирлээ. Харуул нэгэн хөгшин ир жижиг биетэй хар морины хамт ахуулсан зураг байлаа. Манер. Ааваас минь үрдсэн ганц зураг да. За ингээд би аавынхаа гэрээслийг биелүүллээ. Монгол хүнтэй уулзаж мориныхын тухай дууларлаа. Та нар манай монгол шиг жижиг биетэйч их айхтар усалтай. Хаа байсан Германаас хуучин машин унаад явж байдаг. Гээд хундгаа өргөөд Монгол морины төлөө түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө гээд хүртэж үлээ.